Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Дармын Батбаярын айс сүү цагийн зун өгүүлгийн төврээс үүр тэмдгэрхийн өмнөхөн богино өгүүлгийг хүргэж байна. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй байж цааш явна гэдэг. Түүнд утгагүй санагдан морныхоо амыг татан зогсоож ийш тийш чих 50 чимээ чагнуул 4 зөв 8 зовхос аниралдан дүнсийн ойрхов айл байвал чимээ өгч гал гаргаж юуны магад хэмээн бодож хашгирах гэснээ гинт унаж яваа морь цожгтон бусгаад хайчих бол энэ илчилгүй их талд яван хосорч маргааш ч хүм малын бараа исхарж мэдэх тул хашран дээр гисэн өөр нэгэн бодолтой дийлдэн мориноосоо бууж цулбуураа баттхан атгаад хашгирах гэснээ дахиад л болов. Газар мэдэхгүй хүн төөрч мэдэн шүү дээ. Энэ орой болсон хойно ямар ямаа хийх вэ? Манайд хоноод л маргааш явна биз гэж хэлж байсан өвгний үг санаанд оржээ. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй юм чинь төөрч яваад мөнөөх өвгнийхөө гэрийн оройтчихсан байвал нүүр хийх газаргүйгээс гадна ерөнхий эмч төөрч бодолж гин гэсэн яриа амдамжин суур баргадаар тарж хожим хойд өдөр дог тохуухийн миний үгийг авахын олдохгүй төхөрнө хэмээн бодож хашгирахыг болон амьсгайгаа түгжин чимээ чагнахад моринч гэсэн түүнд саадвахгүй гэсэн мэд дуугүй хаа нэг чих солбон ийш тийш харах нь төөрснөө мэдэрсэн мэд санагдав. Хаа хизээ хинээс ч билээ төөрсөн хүн газар чагнахад ойрхов айламтан байвал мэдэгддэг юм гинлээ гэж сонссноо санаж газар элэглэн хэвтээд чихээ наан чагнавал хатуу дүлий газрын хайрах чулуу шанаагийн ухан хатсан өвс ногоо хатгахаас өөр юу ч түүнд мэдрэгдсэнгүй. Цааш явах нь ямар ч ашиггүй гэдгийг тэр лавтай мэдэрч тогтун сайхал шүн болох нь их л удаж үүрээр жаахан жиндэнвиз. Тэгэхэд эрх биш холын бараа тэмдгэрч мөнөөх өвгний заасан гозгор хэрүүд харагдах биз гэж бодон идэх гэж тэмүүлэх морныхоо жолоог бөөргнээсээ умалталж цулбуурынхаа үзүүрээс бариад газар суулаа. Морь үе амгай тачигнуулан өвс ногоо шир хазлана. Эргэн тойрон харанхуй улам өткөрч тэрхүү харанхуй хар мөс мэт улам жиндүүлж эхлэхэд нэрэн яах гэж тэр орой бараг нар шингэх гэж байхад гаравда. Өнөөдөр хурч хонох гэж зүтгэснээс л боллоо. Хөөрхий. Хүн гэдэг авах эдхийн хойноос л амиа өгөх шахах юм да. Би ерөн сүүлийн үед авах тусмаа улмал шунаг болж байна шүү. Хэмээн өөрийгөө зэмлэн сууснаа эргэн тойрных нь өвс ногоог идэж дуусаад цааш зүтгэх морныхон цулбуурт хөдлөгдөн босож суудал сэлгэв. Түрүүчийнхээсээ арай ч эвтэйхэн чулуу хайрга бахтай газар тул дээш харан тэнгэр ширтэн хэвтэв. Тэнгэр цэлмэг учир огторгойд төгсөн одод газрын чулуунаас ч олон бөгөөд түүдэг мэт аниулзан гэлцэх нь эрх биш энтхээс дулаан байх гэж бодогдно. Шөнийн хүйтэн газар нэмгэн тэрлэгийг жиндүүлэн хайрах тусам энэ бодол нь үнэн юм шиг санагдана. Хөдөлгөөнгүй хэвтэх нь улам жиндүүлэх тул арга буюу өндийн босож суугаад шүдэнстэйч байсан болоосэй гэж бодов. Эр хүн галгүй явдаггүй юм гэж аав минь хэлдэгсэн. Шүдэн завч гарсан сан бол хуурай ус хамж шатаан гэрэл гаргаж аргал хоргол олж гал төлвөл энэ шүнийг мөн амархан давах байж тээ. Харчаагүй ч юм даа. Өдийн наслахтаа юу хнаас ч гал гаргачиж сураагүй л явна. Ер нь би ингэхэд юу ч чаддаг хүн бэ. 15 жил сургуулаар шогшлоо. Төгсөж ирээд энд 2 жил шахуул ажиллачглаа. Мал өвтгээрэн өвчл байна. Гар хумхиж суугаагүй хэрнээ бүтээлтэй ч юм алга. Бодвол арга ухаанаа олохгүй л байгаагийнх бах та. Гинт араас нь ямар нэгэн юм сүр сархийн эрг шиг болоход давхийн эргэж харуул юу ч үл харагдах бөгөөд энэ өтгөн харанхуйн дундуур олон мянган тас хар амтан зүүн тийш тийш чимээгүй л мөлхөөд байгаа юм шиг санагдан дотор нь зарайна. Энэ ч худлаа л да. Айсандаа л тэгж санагдаж байгаа юм хэмээн бодож айцсан үргээхийг хичээвч айж болохгүй гэдэг бодлоос өөр юу ч санаанд нь үл орно. Би гэдэг хүн 15 жил сурахтаа юу сурав? Шунлаач барьж чаддаггүй. Айцсаач үргэж чаддаггүй. Хэмээн өөрийгөө зэмлэн суухад наг захыг нь хэлсэн үг санаанд орж ирэв. Хүн гэдэг чинь бууны гол шиг харанхуй амтан. Эрдмээр л сүмбэдэж гэрэлгийгээ оруулж байхгүй бол гадна нь мянган зул асаагаад ч нэмэргүй. Юм үздэггүй хэвээрэл байх вэ дээ. Харин дотор нь жаахан гэрэлгийгээ ороод ирэхдээ зэрэг эрх биш хэдэн жилийн цаадах юм харахтай болдог юм. Дээр үеийн номд нэвтэрсэн хүн ямар байсан гэж чи санана.
Та нар үнэмшихгүй л дээ. Хүний ухаан сэтгэл ямар их хүч чадалтай гэдгийг төсөөлөгчгүй. Одоо тийм байдаггүй учраас итгэгчгүй биз дээ. Хүн гэгэрсэн, намд нэвтэрсэн хүнийг шүн ном үзээд сууж байхыг харахад би нэвт гэрэлтэж байдаг юм гинлээ. Гэгэрнэ гэдэг нь л тэр. Ихэд гэгэрхээр хүн дотроосоо гадагшаа гэрэлтсээр би тэр аяараа гэрэл болж орчлонгийн гэрэл гэгээтэй нийлдэг юм гэдэг. Чи яах вэ? Шашин муухрал энтрэл гэж бодож байгаа бах. Тийм биш шүү дээ. Би бол угийн төрийн хар хүн. Чойроном гэдгийг чинь дуулснаас цаашгүй. Гэхэд эрдэмтэй чадaltaй хүний олныг үзсний хувьд би нэг юмд итгэдэг. Хүн ухаанаа төвлөрүүлж сэтгэлээ жолоодож чадсан цагт тийм гайхамшигыг үзнэ. Тэр зулын голмол болгож яах вэ? Гаднаасаа юм. Үнэхээр л эрдэм гэдгийг сурч өөрийгөө нэвтрхий таньсан хүн тэгжил орчлонд гэрэл гэгээ нэмж хүн болж төрснийхөө ид шидийг гаргадаг юм да гэж билээ. Над шиг айцсан хууж чадахгүй амтан харанхуй нэмж суунуу гэхээ зөөр яах вэ? Дахиад л айдас. Харанхуй. Үгүй. Өөр юм бодох хэрэгтэй. Энэ бүхнийг мартахаар юм бодох хэрэгтэй. Дунд сургууль би яадаг байлаа? Уймж, шуугж, сурсан сураагүй хоёрын хооронд л өнгөрсөн. Өөр их сургууль, шалгалт шүүлэг, ер багшийн зааснаас өөр би юу дуулсан бэ? Тэгэхэд өвгөн багш минь юу гэлээ? Сургууль сурна гэдэг чинь эрдэм нун сурч байгаа юм биш те? Чи юу мэдэхгүй байна? Тэрийгээ л мэдэж авч байгаа юм. Мэдхгүйгэн мэдэж авнаа гэдэг мэдхийн зүг алгасан нэг алхам. Хүн хамгийн түрүүнд өөрийгөө таних нь чухал. Өөрийгөө танихгүй хүн гэдэг харанхуй цугаа хүнтэй л адилхан. Харанхуй цугаа хүн гэдэг чинь гар хөлөөч харахгүй шүү дээ гэж хэлж байсан. Тэр үед би тоогоочгүй. Эрдэм сурсан л гэж бодож байсан. Тэр ч бүхэл сайн төгссөндөө эрдэж аймгийн малын ерөнхий эмч болчих байх гэж ордож байсан. Юутай их төөрөгдөл вэ? Хүн гихч ингэж цаг үргэлж төөрсөөр үххээсээ аж хаашаа ч юм явсаар эцэст нь мөнөөх орчлонгийн мөнх бусд гүйцэгдэн мөхдөг юм гэж үү дээ. Үгүй. Би дандаа муухай юм бодож байна. Өөр юм бодох хэрэгтэй. Өөр гэж бодох боловч түүний санаанд зүгээс нь өтгөрөн хүчиж байгаа. Харанхуйгаас өөр юм үл бодогдох нь энэхүү харанхуй түүнийг битүү хучин бүрхэж улмаар дотгош нэвтэрч сэтгэл санаагийн дүүргэх мэт. Зарим үед харанхуй байхгүй бөгөөд харанхуйг тэр зөвхөн зүүдэлжил байгаа юм шиг. Харанхуйд цагийн чүл харагдана. Бэлэн цаг харж сурчгаад тэнгэрийн од хараад цагийн баримж хааж авч чадахгүй. Би ер нь тэнгэрт ч мэдэх юмгүй, газарт ч мэдэх юмгүй. Ямар гээч амтан бэ? Хэмээн өөрийгөө зэмлэн гэрэл гэгээ бараа чимээ гордон дахиад л ийш тийш харна. Иргэн тойрны энэ түнэр харанхуй өөрийг нь мөн сууж байгаа газар гарт өртөх чулуу, өвс ногоо, шир хазалж байгаа морьтой зүг ямар нэгэн таних мэдэхгүй асар холд чимээгүй аваад явж байгаа ч юм шиг санагдан аимшиг төрнө. Ийхүү элдвийн бодолтой сатаарч байгаад морьныхоо цулбуурыг алдснаа гинт мэдэж ухсхийн босох чимээнээр ойролцоохон идэж байсан морин дэрхийн үргэж харанхуйн дунд морин төвөргөн дөрөв хангин сонстон алга болов. Чөтөрлөх минь яалаа да гэж амаа барин дэмийл морин төвөргөний чихт гүйн. Тэнгэрт харавсан одод зурс хийснийн харанхуй тэнгэрийн хаяа руу шингэн алга болдог шиг төдөлгүй морин төвөргөний чимээ тасран ухаан санаанаас нь ангижран одожээ. Харанхуйд бүдчин бас цааш хэсэггүйснээ болон хид алхаад зогтсов. Одоо түүний өмнө яах вэ гихч тулгаран ирсэн боловч түүнийг хариулахаас ч өмнө яах ч билээ дээ гэсэн цөхрөл төрүүлж ирэн хамаг биеийн эзэмдэн авахад хоёр хөл нь өөрийн ирэхгүй сөхрөн газар суув. Түүний зүрх сэтгэлийг ямар нэгэн амтан мэрэн шаналгаж өвтгөж байх шиг санагдана. Хэдийхэр сууснаач тэр анзаарах сөхөө байсангүй. Нэг мэдвэл доороос нь чулуу нухаж байсанд суудал зайчин өнөөхөө доороосоо нухах чулууг авч үзсэн ямар өнгөтэй болоод эрдэнэ ба энгийн чулуу аль нь ч үл ялгагдана. Гартаа байгаа энэ хүйтэн чулууны өнгийг гэрэлт харахаас нааш мэдхгүй байна гэдэг яасан арчаагүй хэрэг вэ? Хүн ер нь дуу чимээ хэлбэр дүрсээр өнгийг мэдэрдэг байхгүй яасан юм? Цаан ч яах вэ? Эрдэнэ байлаач одоо надад ямар хэрэг байх вэ? Харин одоо бүх юм надаас өөрөөс өлсөж, цангаж,
Энэ элчилгүй талд үхсэхийг цөм өөрөөс минь өөр юу ч байхгүй шүү дээ гэдгэн мэдэрч суух бөгөөд суух тусмаа жиндэн. Дотор нь хүйтэн чулуу орчхоод элэг зүрхийг хайрч байгаа юм шиг. Хамаг биеийн эвгүйцэн дагжиж тэсхүүе бэрх болсонд тэр босож хаашаа явах вэ гэж шилж сонгосон ч юмгүй. Зөнгөөрөө л түрүүчийн явж байсан зүг руугаа явж эхлэв. Энэ зүг морин төвөргөн тажигнан удсан зүг мөн гэдгийг санагч сэхээгүй явах бөгөөд ийхүү явах нь бэрхгүй тулд бус харин цээжин доторх харанхуйгаан гэтлэх гэж яваа мэт ажээ. Инх нь харанхуйг хүлцэн сууснаас дээр агаад энэ нь харанхуйг гэтлэхийн эрмэлзлэл харанхуйтай тэмцэл болж байлаа. Хэдийгээр хаашаа юу руу явж байгааг мэдэхгүй ингэж явах нь гэгээ орохын цагт төөрсөн замын уртсах боловч энэ нь учир утгагүй зориггүйч амьдрах гэж зүтгэн явдагтай ижил ажээ. Хаашаа ч юм тэр явсаар л байх бөгөөд явах тусмаа бүдрэх тусмаа өвгний тоноогүй минь дээр байж гэж бодогдно. Өвгний үгэнд орж тэднийд тааваараа цадгалан дулаан хонсон бол орчлонд хүн гэдэг ганцаараа амтан гэдгийг мэдэхгүй насыг барахч байсан юм билүү. Яагаад ч юм тэр өдий 35 жил хорвоод амьдрахтан үзээгүй, дуулаагүй, бодоогүй, үзэж дуулж бодож өчтөчнөө насыг насалчихсан юм шиг санагдана. Яагаад ч юм тэр өдий 35 жил хорвоод амьдрахтан үзээгүй, дуулаагүй, бодоогүйгэн үзэж дуулж бодож өчтөчнөө насыг насалчихсан юм шиг санагдана. Хэрвээ амьдрал гэдэг энэ шөнөөс урагш шиг утга учиргүй байдаг бол 3-400 наслах 3-4 цаг наслах цөм ухтаа адил мэт түүнд бодогдно. Тэнгэр газар нээлсэн энэ харанхуй 408 зохист адилхан хязгааргүй мэт ажээ. Тэр хизээч харанхуй гэгч ийм хязгаар хэрхэггүй их байдаг гэдгийг мэддэггүй байснаар үл барам орчлон дээр харанхуй гэж байдаг гэдгийг ч мартагнан явжээ. Сайхан амьдрахсан гэсэн хүсэл нь бусдаас илүү амьдрах гэсэн хүсэл болон хувирчээ. Тэгээгүй яалаа гэж ингэж явах вэ? Дорилог хүүдэн унаа авч өгөх гэсэн мөнгөн дутаад тэгээд нэг дарган хязаалан ирвхрэн 1000 төгрөг бэлэн тоолоод өгч хүнд өгнө гин. Мөнгөтэй хүн ч авдаг л хөрөлтэй. Самдан маргааш явна гэж байна лээ. 8-ны аргатай хүндээ. Одоо мөнгөөр зодож авчхаад өвөл үн хөргөн зарж дундаас нь юм унгах гэж байхгүй юу? Гэж өвгнийг ярихаар нь өвөртөө мөнгөтэй яваагийн хэрэг юу билээ? Гээд мордсон нь энэ билээ. Өнөөшн л амжиж очиж авахгүй бол маргааш самдан очиод авчих нь гэж хүнээс л өрсгөө бодсноос хэрхэн яаж очихооч ойлгохтой заалгасан юмгүй давхисан минь ийм юмд хүргвэ хөрхий. Хүн ер нь яах гэж хулган шиг идэж хөөё цуглуулж бүр цаашлаад өчтөчнөө хувц сунар алтан мөнгө хураадаг байна. Гэтэл болжмор биднээс арчаагүй хэрн юу ч үл цуглуулна. Олдсноо идэж голоо зоогоочхоод л бусад цагт нь тэнгэрийн хонх мэдж ирэхин учир юунд оршно. Гэнтэ түүний хөлд нэгэн том юм тэглэн арай л дээгүүрэн даваад унчихсангүй. Тогтон зогсоод тэмтэрч үзвэл бут байх бөгөөд өргөсөн түүний гарыг хатгаж байлаа. Тэглэмэгц сэтгэлд нь орж ирсэн ямар нэгэн битүү найдвар бут мэт танигдмагц унтарсан хэдий ч нэг л аятайхан санагдана. Энэ хязгаар хэрхэггүй харанхуйд тулж тогтох юм түүнд хэрэгтэй байсан учраас бутаж бай, хадаж бай, ялгаагүй аятай таатай санагдах байлаа. Бутны дэрэгдээс холдмооргүй санагдсанд тэр нөмөртөө суух гэж үдсэн боловч өргөс нь хатгаад ойртуулсангүй. Эцсийн эцэст явж байх, сууж байх хоёрын ялгаа байхгүй агаад эргэн тойрны энэ их харанхуйг яваад ч суугаад ч хороохгүй мэт ажээ. Түүнийг мордоход өвгөн олж зөхөгч юмгүй л газар л да. Чи тэгээд харанхуйд хэр баримжаатай хүн юм бэ гэж байсан санагдана. Харанхуйд байтугай гэрэлтээд надад баримжаа байсан гэж үү дээ. Санаа сохор бол ухаан сохроо гэж. Юутай үнэн. Ухаан сохор бол хүн хичнээн гэрэл гэгээ байсан ч юм үздэггүй л юм байна да. Ямар нэгэн чимээ гарах шиг болж түүний бодлыг таслахад чон гэсэн өөр нэгэн бодол харван орж ирж дотрын зарс хийлгөө. Арай гэж өөрийгөө эзэмдэн тэр зүг толгоогоо аяархан эргүүлж чимээ чагнан харвал үзэгдэх сонсдох юм үгүй бөгөөд гагцхүү цээжийн дэлдэн цохилох зүрхнийхэн цохилд өөрт нь тодоостод сонсдож байлаа. Амсгаагаа түгжин хэсэг чагнасан боловч юу ч олж сонссонгүй. Гагцхүү тэр зүгээс ямар нэгэн тас хар амтан түүний зүг чимээгүй мөлхөж байх мэт санагдсан айдас нь бүхий биеийн хөдөлгөөнгүй хүлэх ажээ.
Энэхүү юу ч сонсдохгүй, юу ч харагдахгүй байх л айдсыг улам ихсгэнэ. Могой гулгах шиг маш чимээгүй дөхөх тэрхүү хар амтан улам ойртон ирсэн мэт бодогдон шүлсээч залгиж чадахгүй нэг хэсэг хөдөлгөөнгүй суув. Ямар нэгэн чимээ үнэхээр гарсан уу? Аль эсвэл чимээ сонсдох шиг болсныг алийг нь ч тэр үл мэднэ. Хэрвээ үргэлжийн ийм аимшигтай харанхуй удтал үргэлжлэвэл тэрээр юу ч сонсож ялгахан болж гэрэл гэгээн цагаан өнгийг ч мартахад хүрэх юм шиг санагдана. Огтын үзэгдэг харагдах юмгүй анир чимээгүй хിവэр байсан тэр жаахан тайвшран хөдөлж ийш тийш чөлөөтэй харан сууж байтал гинт түүнд морь шилгээх чимээ гарсан юм биш байгаа. Гэсэн бодол зурсхийн орж ирж морь гэж өөрийн ирэхгүй уул галдан босон хараж тэрхүү чимээ гарах шиг санагдсан зүг рүү унан тусан гүйж явахдаа морь шилгээсэн байж таарна. Эмээлт морь эзгүүхээр эзнэн орхихгүй л гэдэг. Юу л гэж энэ харанхуйд давхиад явчих вэ? Гэж инээхэн хавдал байгаа. Үгүй дээ. Жолоо нь хөлдөө ороод тогтохгүй яах вэ? Гэж бодов. Энэ бодлоо батгахын тулд ямар шуу чимээ гарсан билээ хэмээн тэрхүү чимээг эргэж санахыг оролдох тусам ганцг гөлөм дуугарч дөрөө хан хийх шиг болсон юм шиг санагдана. Эргэн тойрных нь харанхуй улам өтгөрөн зузаарахад тэр гүн харанхуйн тогтоол усанд шидсэн чулуун мэт ямар нэгэн харанхуй ёроолын зүг явах мэт бөгөөд элдвийн бодлоор тижээн ява горьдлогоон тасартал гүйхэжээ.